Улаан малгайд. Эртээ урдын цагт нэгэн тосгонд жаахан охин амьдардаг байжээ. Төрсөн өдрөөр нь эмээ нь хөөрхөн улаан малгай бэлгэлснэг охин үргэлж өмсөж явдаг болохоор нь хүмүүс түүнийг улаан малгайд гэдэг байв. Нэг өдөр ээж нь сайхан хуушуур хайраад охин минь чи явж эмээгээ эргээд энэ хуушуурыг хүргэж өгөөд ир гэж гинэ. Охин эмээгэндээ очихоор явж байтал ойд нэгэн чонтой тааралджээ. Тэгээд улаан малгайдаа чи хаашаа явж байна вэ гэсэнд охин би эмээгээ эргэж энэ хуушуурыг хүргэж өгөхөөр явж байна гэжээ. Тэгвэл би ч гэсэн эмээг чинь эргье. Чи үүгээр яв. Би тэр замаар явъя. Энэ нь төрүүлж хүрэхээ үзье гэж чон хэлээд охинд тойруу зам зааж өгөөд өөрөө болохоор товчхон замаар нь явж гинэ. Чон эмээгэнд нь төрүүлж хүрээд үүдийн тогшиж гин. Хинбэ гэж эмээг нь асуух чон би таны ач охин улаан малгайд байна. Танд хуушуур авч ирлээ гэж гин. Хаалганыхаа бариулыг доош нь дараад ороод ирээ гэж эмээг хэлэхэд чон хэлсэн ёсоор нь ороод эмгэнийг бариад идчихэж гинэ. Яасан гэж чон эмээг нь хад бариад идчихсэн шүү дээ. Идчихсэн байх тий. Тэгээд чон эмгэний оронд ороод хэвтэж байтал улаан малгайд ирж хаалгаа тогшиж гин. Тог гэсэн чинь хинбэ чон эмээгийнх нь ороод тий. Тэгээд би улаан малгайд байна. Эмээдээ хуушуур авч ирлээ гэсэн чинь бариулыг нь доош нь дараад ороод ирээ гэж чоныг хэлэхэд охин өрөөнд орж ирэв. Тэгээд эмээ таны дуу яагаад ийм бүдүүн сөөнг байгаа юм бэ гэсэнд чон эмээ нь ханиа түрээд хоолоо сүйжгсэн байна гэв. Тэгвэл эмээ таны нүд яагаад ийм том байгаа юм бэ? Гэтэл чон хайртай охиноо сайн харах гэж тэр шүү дээ гэж чон хэлж гинэ. Тэгтэл охин эмээ тэгвэл таны шүд яагаад ийм том байгаа юм бэ гэсэнд чамайг барьж идэх гээд ийм том болсон юм гэж хэлээд чон охиныг идчихэж гинэ. Тэр үед байшингийнх нь гадуур өнгөрч явсан анчин их чимээ гарахыг сонсоод цонхоор нь хартал чон байхыг үзээд өөдгөө мус харал чоныг буудаж хараажээ. Тэгэд байшинд ортол чонын гидснээс чонын гидс нь их том харагдсанд хутгаа гарган чонын гидсийг хавтал эмгэн улаан малгайд хоёр гарч ирж гинэ. 9 минут гарч ирсэн эмгэн охин хоёр ачтай сайхан анчиндаа баярлаж талархаад хуушураар дайлаад амар сайхандаа жаргаж гинэ. За баяртай хүүхдүүдээ. Би тэрийн уншсан үлгэр таалагдсан байх гэж найдаж байна.